За hi guys, тэгэхээр Gigatalk podcast-ийн 6 дугаар дугаар яг одоо та бүхэнд хүрч байна. Тэгээ бид хоёроос амжилттай 5 дугаарыг ард гарлаа тий. Тэглээ. За сайн болтгоо. Юу байна? Сайн 50 да. Таны ажил хөдөлмөр өндөр үү? Ажилласан. Нилээн завгүй байлаа. Тэгтээ технологийн ертөнцөөр ч гэсэн нилээн завгүй ах шиг байлаа. Тэ энэ 7 хоног. Шинэ ажилласан уу? Дайггүй 8 сар гээд 8 сар эцэсгээд 9 сар л золох гээд айгүй олон л үйл явдлууд болж өнгөрлөө. За тэгэхээр технологийн ертөнц салуухан байлаа гэлээ. Тэгэхээр хоёлаа энэ 7 хоногийн одоо 5 мэдээгээрээ юуг онцолж ярихаар бэлдсэн байгаа лээ гэдгийг танилцуулбал. За энэ 7 хоног айгүй олон мэдээтэй. 5 мэдээ байна. Тэгээд зарим нь бол нилээн бас хүнд мэдээнүүд. Зарим нь болохоор бас арай хөнгөнтэй. Гэхдээ бүгд ерөнхийдөө хэмэл оюухантай нилээн холбоотой мэдээнүүд байлаа. За эхний мэдээ болохоор Америк нэгдсэн улс Intel компани 10%-ийг авах шийдвэр нь бүр гарчлаа. Тэр талаар хоёлаа бас нилээн ярих гэж бодож байна. Хоёрдугаарт болохоор Elon Musk хүн болгон мэднэ те. Elon Musk Apple болон OpenAI компаниг шүүхт өгсөн байна. За энэ юу болов? За гурав дахь news болохоор ChatGPT дотор чи өнөөдөр заавалчгүй thank you болон please гэж хэлэх ерөнхийдөө шаардлагатай юу үгүй юу гэдэг тал дээр хоёлаа бас бодлоо хуваалцъя. Дөрөв дэх мэдээ нь болохоор Хятадд одоо Alibaba гэдэг компани те өөрийнхөө хиймэл өөрийнхөө одоо AI чипийг хагас дамжуулагчийг үйлдвэрлэнэ гэсэн бас мэдээ гарлаа. Энэ нь одоо ямар учиртай вэ? Буюу. За тэгээд хамгийн сүүлийн мэдээ нь болохоор за дууны ертөнцтэй тэрэн дээр бас хэмэл оюухан өөрсдийнхөө дуугаас нэлээд бүтээж явах шиг байна. Тэгээ энэ нь бас ямар учиртай вэ гэдэг ийм 5 гоё мэдээгээр өнөөдрийг эхлүүлээ. За тэгээ. За баярлалаа. Тэгэхээр хоёлаа шууд хамгийн эхний сэдвүүрээ оръё. Энэ бол хоёлынгийнх нь ер нь бол подкастаар энэ сэдвийн талаар нэлээд яригдж байгаа. 8 сар ч гэсэн энэ одоо технологийн салбарт бол энэ сэдвийн тухай мэдээлэл улс төрийн салбарт ч гэсэн нэлээд өрнөлөө. За тэгэхээр хоёлынгийнх нь одоо энэ Intel-ийг засгийн газар 10%-ийг нь худалдаж авахар болсон кейс дээр ер нь ярьж эхлэх юм бол яагаад ийм үйл явдал тохиолдов гэдгийг илүү даривчлан дэлгэрэнгүй ярих юм бол за тийм энэ баг миний харж байгаагаар хамгийн том мэдээ болоод явчих шиг боллоо. Яагаад вэ гэх юм бол баг түүхэндээ ерөнхийдөө энэ Америкийн засгийн газар те одоо ийм шууд оролцоо гэх юм уу те ийм юм баг болж байгаагүй. Тэгэхээр энэ зөндөө олон ньюсүүд дээр гарч байна. Financial Times, The Wall Street Journal тэгээд би бас нэлээд олон подкастууд ингээ сонссон. All In Podcast, Pivot дээр ерөнхийдөө бүгдэн дээр яг энэ Америкийн засгийн газар яагаад Intel-ийн 10%-ийг авах болов гэд. За энэ талаар зүгээр дуртхан хальт ингээ дуртах юм бол 2022 онд Biden administration-ы үед болохоор chips хуулийн хүрээнд бол нэг ямар ч хэлсэн Intel компанид бол дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн тийм хуулийн хүрээ гарсан байгаа тий. Тэр нь болохоор нийт 35-аас 40 тэрбум долларын санхүүжилт үзүүлнэ гэд. Тэр нь болохоор дотроо 3 хуваагдчихсан. Эхнийх нь болохоор direct grant буюу одоо буцалтгүй санхүүжилт тий тусламж гэдэг. Тэр нь болохоор нэг 8.5-аас 10 тэрбум доллар. Тэгээ federal loan буюу бас зээл өгчээсэн. Тэр нь болохоор нэг 11 тэрбум доллар. За тэгээд гурав дахь нь investment tax credit буюу одоо хөрөнгө оруулалтын татрын хөнгөлөлт гэдэг. Тэр нь болохоор 25%-ийн хөнгөлөлт. Тэр нь нийтдээ нэг 25 тэрбум доллар болох хүрээтэй байсан. Тэгээ эдгээр ингээ бүгдийн нэмэхээр 35-аас 40 тэрбум доллар гэдэг. Тэгтээ одоо энэ тусалцаа дэмжлэг Intel-д хараахан хүрээгүй байсан тий. Тэгэхээр яг энэ нөгөө нэг засгийн газрынхаа ингээ төсөвт нөгөө нэг allocate хийгдсэн байсан ч гэсэн хараахан Intel-д хүрээгүй байсан. За тэгээд саяхан буюу түрүү 7 хоногт юу болсон бэхээр Trump administration-ийн хувьд болохоор за энэ одоо буцалтгүй санхүүжилтийг зүгээр шууд одоо үнэгүй байдлаар Intel-д өхийн оронд ямар нэгэн байдлаар одоо хувьцаа болгон хувиргаж энэ мөнгийг өгөө буюу тэгээд 11.1 тэрбум долларын одоо хувьцаа Intel-с аваад тэгээд оронд нь болохоор нийт 10%-ийн хувьцааг авч явах шиг байна тий. За тэгэхээр хуулийн төвлөл Intel-ийн талаар бас ярьжсэн тий. Одоо Америкийн нэгдсэн улсын одоо урдаа барих одоо мөн дээрээс нь яар хэмэл оюуханы өрсөлдөөнд одоо гол түлхүүр болж оролцоход үндэсний компаниудын нэгэ гэж ярьж исэн. Яг
үүнийг ингээд дэглэрүүлээд Intel гэдэг чинь Америкийн хувьд ямар үнцэнтэй компани юм бэ? Яагаад юу Intel-ийн хувьцааг авахаар одоо ингээд зүтгэх болов гэдгийг нь илүү дэглэрэнгүү тайлбарч өгөх юм бол За гоё асуулт байна. Ерөнхийдөө тийм Intel гэдэг компани яагаад ийм чухал юм бэ? Ерөнхийдөө одоо Америк нэгдсэн улсад ингээд ер нь ямар үр нөлөөтэй компани вэ гэхээр за эрт өртийн цагт те Intel чинь маш том тийм компани. Ерөнхийдөө баг монопол гэж баг хүмүүс ярьж үзэхээр тийм том компани байсан юм байлээ. Тэгэхээр нөгөө нэг тэ байсан юм байлээ те once upon a time гэдэг шиг. Тэгэхээр нөгөө одоо PC-ний 90 үе гэж ярих юм аа. PC-ний 90 үе, за тэгээд ухаалаг утасны 90 үе, за тэгээд одоо хиймэл оюухны 90 үе те. Тэгэхээр PC-ний 90 үед бол ингээд яг монопол баг байсан компани. Тухайн үед чи одоо ямар ч ингээд компани PC-г те, лаптопыг худалдаж, компьютерыг худалдаж авах юм бол тэрэн дээр чинь болохоор нөгөө нэг Windows-ийн үйлдвэрлэлийн систем байсан. Тэгээд тэр Windows-ийн үйлдвэрлэлийн системийн одоо арт талынхан тэр нөгөө нэг процессор буюу CPU-г нь болохоор ерөөдөө Intel үйлдвэрлэдэг байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд урд өмнөх компьютераа ингээ харах юм бол дандаа тэрэн дээр чинь Windows OS гэдэг үйлдвэрлэлийн систем. Тэгээд тэрэн дээр нь болохоор Intel-ийн X86 гэдэг CPU байдаг байсан тий. Нөгөө i-Core 7 3 5 гээл тэд нар чинь ерөөхдөө. Тэгэхээр яг энэ одоо зах зээл дээр бол 85-аас бараг 90%-ийнх нь тийм зах зээлийг бол эзэмшдэг байсан тийм том компани байсан юм лээ. Тэгээд тухайн үед нийт одоо нэг market cap буюу одоо зах зээлийнхаа үнэлгээгээр болохоор дэлхийн бүх компаниудын одоо эхний 5-д орж байсан тухайн одоо өөрийнхөө хамгийн одоо пик үедээ болохоор $500 тэрбум үнэлгээтэй ийм том компани байсан байна Intel гэдэг компани чинь. Тэгтээ дараа чи одоо хувьсэл болсон байна гэсэн тий 90 үе буюу одоо ухаалаг гар утас тий тэр бол 2006 онд Steve Jobs хамгийн анхны одоо iPhone смартфоныг гаргаж ирээд тэгэхээр чин ухаалаг гар утсан дээр чин бас нэг чип орох хэвээр тий тэгээд тэр чип рүү болохоор яагаад ч юм Intel гэдэг компани үгээгүй энэ ирээдүй бол ерөнхийдөө зах зээл бол стил тий энэ лаптоп одоо PC-ний зах зээл байна. Энэ ухаалаг гар утас бол нэг тэгж явахгүй гэсэн юм уу? Одоо яг ямар үндслэн дээр одоо энэ зах зээл рүү ороогүй. Тэгээд тэрэн дээр бол Apple төдөлгүй одоо өөрийнхөө нөгөө нэг чипийг дизайн хийдэг болоод тэгээд тэрийнхээ үйлдвэрчилдэг болохоор TSMC-гээр үйлдвэрлээд тэгээд Qualcomm гэдэг компани бас яг ухаалаг гар утсан зориулсан бас чипийг хийгээд тэгээд энэ хоёр компани чинь яг нэг нь Apple мэдээж өөрийнхөө яг нэг iOS үйлдвэрлэлийн систем дээр чипийг хийгээд Qualcomm болохоор одоо Android-ийн экосистем дээр чипийг хийгээд мөн манай компани Samsung бас Android-ийн экосистем дээр болон яг өөрийнхөө Galaxy утсан дээр өөрийнхөө чипийг хийгээд явцсан чинь тэгээд нөгөө смартфон индустри чинь ингээд гинт амар том болцсон тий юун одоо лаптопын PC-ний одоо юу зах зээлтэй ингээд харьцуулахад тэгэн гут Intel гэдэг компани за окей тэгвэл бид нар ч гэсэн одоо энэ ухаалаг гар утасны чипийн зах зээл рүү орох ёстой байна гэсэн шийдвэр гарсан боловч too late хитрхи оройтцсан байсан. Тэгээд энэ зах зээлийг бол алдсан. За тэгээд дараа нь одоо өнөөдөр те буюу химэл оюуханы зах зээл дээр бас айгүй хойно байгаа. Энэ зах зээл дээр бол өнөөдөр өөрсдийнх нь өрсөлдөгчд буюу AMD, Nvidia, TSMC гэдэг энэ бүх компаниуд бол одоо Intel гэдэг компаниас хамаагүй урд нь ингээд явж байгаа технологийн хувьд. Тэгээд манай компани гинэ Intel компани чинь одоо эртний үеийн цагт дэлхийн топ 5 компани нэг $500 тэрбум үнэлгээтэй байсан компани өнөөдөр $100 тэрбум үнэлгээтэй. Тэгэхэд хажууд нь Nvidia гэдэг компани хэд вүлээ 4 триллион долларын үнэлгээтэй. Одоо ийм нөхцөл байдал үүссэн байна. За тэгээд яг энийг зүгээр яг чиний асуулт ингээд дуусгахад яагаад одоо Америкт энэ маш ач холбогдолтой вэ гэхээр Intel гэдэг компани болохоор Америкийн ганцхан хагас дамжуулагчийг дизайн болон үйлдвэрлэл хийдэг одоо end-to-end интеграцтай компани тий. Бусад Nvidia болон AMD гэдэг Америкийн бас хагас дамжуулагчийн компаниуд байна л да. Тэд нар нь болохоор зөвхөн дизайна хийдэг, үйлдвэрлэлээ болохоор хийдэг. Үйлдвэрлэл нь болохоор түрүүн өмнө бас зөндөө ярьсан Тайваны TSMC гэдэг компани дээр үйлдвэрлэлтэй байгаа. Тэгэхээр Америк улсын одоо нөгөө AI action plan-ы infrastructure буюу дид бүтцийнхаа тэр хуулийнхаа дагуу те бодлогынхаа дагуу бид нэр хагас дамжуулагчийг заавалчгүй одоо Америкийнхаа яг хөрсөн дээр авчрах хэрэгтэй гэсэн учраас энэ Intel гэдэг компани чинь одоо яг энэ Америкийн стратегийн маш одоо ач холбогдолтой компаниудын нэг учир
энэ компани руу ямар нэгэн байдлаар одоо дэмжлэг үзүүлэх ёстой байна гэд. Тэгээд түрүүн би хамгийн анх юу гэж хэлсэн бэ гэхээр Intel компани 10%-ийг одоо хувьцааг нь авсан гэсэн шүү дээ. Хэрвээ Intel Америк нэгдсэн улсаас ингээд одоо засгийн газраас зөөрөөд тий яг одоо өөрийнхөө тэр нөгөө нэг үйлдвэрлэлийнхаа тэр нэг одоо хэсгийг divest буюу зарах юм бол засгийн газар тэрэн дээр бараг 20 тавих боломжч байж магадгүй мөн нэмэлт бас нэг 5% equity буюу хувьцаа авнаа гэсэн бас нэг тийм poison pill гэж яриад байдаг. Тийм бас заалт гаргасан байсан. Та саяас манай компани гээд ортлаа. Би бураасан нэг бол та Intel-д ажиллаж исэн билүү? Үгүй лөө? За тий би Intel бас short gig буюу нөгөө Harvard-ийн бизнес их сургуульд яг сурч байхдаа 2020 оны 100 манай сургуулийн харьяа технологийн зөвлөх үйлчилгээний компани Keystone Strategy гэдэг компани байсан. Тэгээд тэр компанид би ажиллаж исэн. Тэгээд тэр компанид ажиллаж исэн чинь Intel манай одоо нэг клиентаар орж ирээд тэгээд 4-7 хоногийн дотор Intel компани одоо яг өөрийнхөө менежментийн mid term long term одоо стратегийг гаргаж өгөөч гэдээ манай компани хүсэлж исэн. Тэгээд 4-7 хоногийн турш чинь Intel компаниар бол амьсгалж исэн. За тэгэхээр миний 3 дахь асуулт яг зөвлөг үйлчилгээ үзүүлж исэн компани туршлагатай хүнээс асуухад ер нь энэ Intel-ийг Америк нэгдсэн улс худалдаж авах одоо хувьцааг нь худалдаж авах процесс чинь хэр чухал одоо асуудал болоод хувирч байгаа тий. Таны хувьд ер нь харж байгаагаар энийг дэмжих болон эсэргүүцэх байр суурьуд ажиглагдаж гин үү? Мөн дээрээс нь засгийн газар худалдаж аавна гэдэг чинь ер нь бол одоо шийдвэр гаргалтанд нь шууд Intel-ийн хувьд бол оролцоод эхлэх юм уу гэдэг талаас нь тайлбарлах юм бол. За тий. Тийм гоё асуулт байна. За ингээ мэрэгчлүүдийг ингээ хараад үзэх юм бол яг энэ үйлдэлийг дэмжиж байгаа нэг хэсэг байна. Бас эсэргүүцэж байгаа ч бас нэг хэсэг байна. Тэгэхээр энэ үндслүүдийн хоёулаа нэг нэгээр нь хальт харъя. За тэгэхээр дэмжиж байгаа үндслүүд нь юу гэхээр нэгдүгээрт түрүүний хэлсэн шиг Америк улс тэгтээ тэргүй яг хэмэл оюухны өөрийнхөө action plan-ыг гаргацсан байгаа. Тэгээ action plan-ийнхаа хувьд одоо 3 тулгуурынх нь нэг нь дэд бүтцийн хувьд хагас дамжуулагчийг одоо өөрийнхөө хөрсөн дээр авчирнаа гэдэг учраас угаасаа энийг хийж байгаа тийм. Энэ бол тэгэхээр яа харахгүй хийх ёстой одоо үйлдэлүүдийн нэг гэж одоо дэмжиж байгаа хүмүүс бол харж байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт засгийн газар тэгтээ тэргүй Intel компани руу ингээд хөрөнгө оруулалт хийгээд эхлэн гут засгийн газар өөрөө Intel компани одоо яг хэрэглэгч буюу харилцагч болох боломж нь одоо илүү өндөр болж байгаа гэж харж байгаа юм билэ. Тэр дотроо яг нэг Department of Defense буюу одоо батлан хамгаалах яам тий. Батлан хамгаалах яам чинь одоо нэлээд олон бас нэг national security-гийн тий үндэсний аюулгүй байдлын зөндөө олон equipment, drone, технологи гэдэг зөндөө олон юмнууд роботик гэдэг хийж байгаа. Тэгэхээр тэднийг одоо дэмжих хагас дамжуулагч нь одоо Intel компани одоо өөрөө болж болно гэдэг бас тий. Тэгэхээр Intel компани одоо борлуулалт буюу одоо хэрэглэгчийн тэр хүрээ засгийн газраар дамжуулаад одоо илүү нэмэгдэж байна гэж бас хүмүүс харж байгаа юм билэ. 3 дугаарт болохоор нэгэнт засгийн газар угаасаа энэ Intel компаниг ингээд дэмжиж байна гэдэг чинь энэ Intel компани чинь өөрөө стратегийн айгүй өндөр ач холбогдолтой чухал компани байна гэдэг нэг тийм сигнал бас ингээд дэлхийд даяар тарчиж байгаа байхгүй юу. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бас дэлхий дээр өөр байгаа ингээд хөрөнгө оруулагч нар тэгвэл энэ илүү одоо safe аюулгүй ер нь зөв бараг одоо хувьцаа юм байна. Тэгэхээр энэ хувьцаа руу бүгдээрээ хөрөнгө оруулалт хийя гэсэн бас прогноз гарч ирж байгаа юм байлээ. Тэгэхээр тэр дотор хамгийн том жишээ нь болохоор нөгөө SoftBank-ийн ерөнхийлөгч нөгөө Sun гэдэг Masayoshi Son тэр хүн болохоор яг энэ 7 хоног бас 2 тэрбум доллар хөрөнгө оруулалт хийсэн байсан. Тэгээд манай хүн чинь бас нөгөө Trump administration-тэй нэлээд ойртох сонирхолтой байгаагаа ерөөхдөө бас илэрхийлсэн байгаа. Тэгэхээр тэгвэл Америкийн засгийн газар энд хөрөнгө оруулж байгаа маань би ч гэсэн хөрөнгө оруулъя гэсэн. Тэгэхээр энэ Intel компани чинь өөрөө мөнгө босгох тэр нөгөө процесс нь илүү амаршиж байна гэж бас хүмүүс харж байгаа юм билээ. Тэгээд сүүлийнх нь бас нэг 2 үндэслэлийн хувьд нэг нь болохоор тэгтээ тэргүй Intel компани чинь өнөөдрийн одоо өрсөлдөөн нь хаана явагдаж байна вэ? Яг энэ Америк улс дотроо явагдаж гинүү гэвэл үнэн. Тэгтээ илүү нөгөө нэг хятад буюу одоо бусад өөр хагас дамжуулагч хийж байгаа компаниудтай өрсөлдөөн явж гин тий. Тэгэхээр бусад тэр нөгөө өөр компаниуд нь болохоор тэгтээ тэргүй тухайн орныхоо засгийн газрынхаа тэтгэлийг ингээд аваад явж байгаа бол одоо энэ дэлхийд өрсөлдөх чадвараа хадгалахын тулд Intel компани ч гэсэн яагаад өөрийнхөө засгийн газраас тэтгэмж авч болохгүй юм бэ гэсэн энэ баг хамгийн том миний бодлоор үндэслэл буюу маргаан нь бол гарч байгаа. За тэгээд хамгийн сүүлийн үндэслэл нь болохоор Америкийн одоо татвар төлөгч
хүмүүс те. Яадаг байсан бэхээр за 2008 оны одоо financial crisis ч юм уу те. Ерөнхийдөө ямар нэгэн ингээд компани стратеги ач холбогдолтой том компаниуд ингээд нэлээд проблемд ингээд оронгууд засгийн газар одоо хамгийн сүүлийн нөө bail out буюу ингээд зээл олгож ингэж тэр компаниудыг авардаг байсан бол эн чинь баг эсрэгээрээ нөгөө нэг проблемд орохоос нь өмнө засгийн газар ерөнхийдөө equity байдлаар орж ирэх юм бол дараа нь Intel компани чинь ингээ үзүүлэлт нь ингээ сайжраад тэндээс ингээ зөндөө олон өгөөчтэй байх юм бол Америк улсын татвар төлөгчид ч гэсэн одоо эндээс нөгөө нэг өгөөж хүртэх боломжтой гэсэн одоо ийм одоо үндслүүд байна. Дэмжиж байгаа үндслүүд нь эсэргүүцэж байгаа үндслийг зүгээр товчхон ингээ тайлбарлахад 3 байгаа. Эхнийх нь болохоор инновацийг одоо энэ устгаж магадгүй гэсэн үг. Яагаад вэ гэх юм бол чи засгийн газар ингээд чамайг дандаа ингээд тэтгээд явна гэх юм бол чи одоо тухайн компани ингээд жоохон одоо lazy болох ч юм уу те. Тэгээд inefficient болно гэж их ярьдаг те. Тэгэхээр тэр нь ирээдүйд бас нөгөө нэг инновацийг бас сулруулах ч юм уу инновацийг ингээд устгах боломжтой гэж эсэргүүцэж байгаа хүмүүс. Хоёрт болохоор энэ Америк улс гэдэг чинь өөрөө бас нэг юм тийм fundamental одоо тийм концепттэй шүү дээ те. Тэр концепт нь юу вэ гэхээр одоо free market гэж ярьдаг те. Free market-ийг монголоор чөлөөт зах зээл те. Төрийн оролцоогүй чөлөөт зах зээлийг бий болгосон одоо арчлалт улс юм а гэсэн одоо ийм дүгнэлтэн дээр явж байгаа одоо улс те. Тэгсэн чинь засгийн газар төрийн оролцоотой ингээд ороод ирэхээр эн чинь баг free market-аас ингээд жоохон гажаагаад жоохон socialist, nationalist ингээд болоод байгаа юм биш үү гэж бас харж байгаа. За тэгээ гурав дахь нь болохоор мэдээж competition-ыг хийх юм те. Тэр нь болохоор одоо өрсөлдөх чадрыг бас өрсөлдөөнийг устгах боломжтой. Яагаад гэх юм бол чи national hero буюу яг одоо үндэсний баатрыг засгийн газар ингэж сонгож аваад тэгээд тэрийг ингээд амар одоо support дэмжлэг ингээ үзүүлээд байхаар тэр улс дотроо бусад одоо компаниуд чинь тэгэхээр яах юм бэ? Бусад компаниудыг одоо яаж харж ийн вэ те? Тэгэхээр эн чинь нүг эрх тэгш байдлыг жоохон бус болгоод тэгш бус болгоод тэгээд энэ нэг компанийг үндэсний баатар болгож аваад байна гэдэг чинь өөрөө асуудалтай юм биш үү гэж эсрэг бас тийм үндслүүд бас байна те. Маш олон зүйлийг тайлбарлаа. Гэхдээ би дахиад нэг асуулт асууж тэгээ хоёлаа энэ зүйлээ хай. Хоёлаа та бас сая яриандаа дурдлаа. Хоёлаас өмнө 2-7 хоногийн өмнө ярилцчихсэн. Ингээ худалдаж авсны дараа ирээдүйд юу болох юм бэ гэдгийг те. Яг хөө ингээл маш олон бүтээн байгуулалтууд хийгдэн одоо энэ Intel-ийн одоо энэ баригдахгаа зогссон байгаа үйлдвэрүүд нь ингээд эрчимжин гэдэг ч юм уу. Тэгээд бас сая дордол Америкийн нэгдсэн улсын одоо засгийн газрын бодлогын одоо чиг хандлагыг бас тодорхойлж байгаа гэдэг ч юм уу. Иймэрхүү асуудлуудыг дэвшүүлж байгаа. Гэхдээ ер нь ирээдүйд ямар болох чиг хандлага загвар ажиглагдж гин вэ таны бодлоор? Яг зөв үү буруу юу гэдэг энэ яг асуултанд хариулахад аягүй хэцүү те. Жишээ нь яагаад гэвэл одоо чинь ингээд за хоёул хамгийн ихнийхээ сэдв дээр нөгөө нэг Tesla BYD хоёрын талаар ингээ ярьж байсан. Тэгэхээр BYD гэдэг компани чинь өнөөдөр бас тодорхой хэмжээнд хятадын засгийн газрын нэлээд одоо тэтгэмжтэй явж байгаа компаниудын нэг те. Хоёулаа ингээ нөгөө цахилгаан машины нөгөө нэг салбарыг ингээ харсан чинь хятадын засгийн газар сүүлийн 20 жилд 230-аас 250 тэрбум долларын одоо тэтгэмж өгсөн байгаа байхгүй юу энэ тухайн салбар те. Тэгээд тэр ялангуяа яг BYD гэдэг компани болохоор сүүлийн 3 жилд сүүлийн 3 жил гэхээс илүү 2019-с 2022 оны хооронд 3.6 тэрбум доллар ингээд өгсөн байсан. Тэгэхээр энэ компани чинь өөрөө бас нөгөө нэг дэлхий дээр өрсөлдөх чадвар нь хамаагүй өндөр болоод эхэлж байгаа байхгүй те. Нэгдүгээрт хоёрдугаарт за өмнөд Солонгос буюу одоо яг ингээд Солонгос улсыг чинь ингээд харах юм бол манай Chevrolet гэдэг ингээд зөндөө олон компаниуд байгаа те. Samsung, SK, Hyundai, LG гэх те. Тэгэхээр энэ компаниуд чинь хамгийн анх бас яаж бүтсэн бэ гэхээр яг засгийн газрын одоо шууд тийм тэтгэмжээр одоо 1960-аас 1980 оны хооронд ингэж бас үүсэж исэн юм байлээ. Тэгэхээр иймэрхүү use case-үүд буюу жишээнүүд ингээд дэлхийд даяар бол бас зөндөө байгаа. Тэгээд сайн жишээнүүд ч байна. Эдгээр нэгэд бас нэг муу болсон жишээнүүд ч бас байна тий. Тэгэхээр яг зөв буруу гэж хэлэхэд бол хэцүү нэгдүгээр. Гэхдээ чиний асуулт бол за ирээдүйд яг юу болох гэдэг нь тий Америк улсын хувьд. Ингээ хараад үзэх юм бол хэрвээ энэ Intel гэдэг компанийг засгийн газар хөрөнгө оруулалт хийгээд энэ хөрөнгө оруулалт хийсэн энэ жишээ нь өөрөө одоо яг Америкийн засгийн газар болон одоо Америкийн
татвар төлөгч хүмүүст буюу бас Intel-д ингээд яг эргээр нөлөөлөх юм бол эн чинь өөрөө playbook буюу одоо ингээд нэг тийм загвар болж харагдаж байгаа юм шиг байгаа нэ. Тэгэхээр энэ загвараа дараа нь ашиглаад өөр компаниудын ч гэсэн бас ингээд хувийг авч магадгүй гэж харж байгаа юм билээ. Тэгэхээр Америк улс стратеги ач холбогдолтой салбаруудад одоо шууд оролцоотой болох боломжтой гэсэн үг. Тэгэхээр стратеги ач холбогдолтой ямар салбарууд байна вэ гэж ингээ харах юм бол нэгдүгээрт defense батлан хамгаалах, хоёрт болохоор телеком буюу харилцаа холбоо, гуравт болохоор стил буюу гангийн үйлдвэрүүд те, дөрөвт болохоор энерги буюу одоо эрчим хүч, тэгээд AI буюу хэмэл оюухан, тэгээд chips буюу хагас дамжуулагч гээд энэ ингээд нэг 6-7 салбар дээр тэргүүлж байгаа бүх компаниуд руу бараг засгийн газар өнөөдөр шууд оролцоотой болох боломжтой. За тэгэхээр ямар компаниуд байна вэ гэхээр за хэмэл оюухан байлаа дандаа ярьдаг болохоор хэмэл оюуханы хувьд ямар компаниуд байна вэ гэхээр нөгөө OpenAI, Anthropic, Meta тэ эсвэл Google-ийн зөвхөн яг одоо нөгөө DeepMind хэсэг юм ч юм уу тэ ингэж аавна. Тэгэхдээ ямар асуултууд хүмүүсээс айгүйх асуугаад байна вэ гэхээр за Intel гэдэг компани чинь өнөөдөр зөвхөн 100 тэрбум долларын л үнэлгээтэй. 100 тэрбум доллар гэдэг чинь мэдээж маш их мөнгө. Тэгэхдээ бусад big tech компаниудтай харьцуулахад бараг өчүүхэн байгаа байхгүй юу. Тэгэхээр бусад big tech компаниудын тэр хувьцааг 10% хувьцааг авах ямар ч боломжгүй те. Тэр төсөв нь бол дийлэхгүй. Тэр төсөв нь бол Америкийн засгийн газарт байхгүй. Тэгвэл тэр үед яах вэ гэдэг асуулт байгаа. Тэр үед тэгэхээр бас гаргалгаа байгаа юм билээ. Тэр гаргалгаа нь юу вэ гэхээр golden share. Golden share гэдэг нь алтан хувьцаа гэх юм уу те. Алтан хувьцаа. Алтан хувьцаа сая дөнгөж сая бас хийгдсэн Америкийн засгийн газар. Тэр юунд хийгдсэн бэхээр US Steel гэдэг Америкийн гангийн компани байгаа. Тэгэхээр ган гэдэг чинь өөрөө бас айгүй нэг чухал элементийн нэг байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрийг болохоор Японы компани Nippon Steel сая худалдаж авсан. Nippon Steel худалдаж авах гад эхлээд тэгсэн чинь Biden administration хувьд болохоор 20 тавьсан байхгүй юу? Энд чинь нөгөө үндэсний аюулгүй байдлын хувьд тэгээд тэгсэн чинь Trump administration гарч ирээд за Nippon Steel-ээ одоо Японы компани чи манай энэ US Steel буюу манай үндэсний одоо баатрийг худалдаж авч болноо гэсэн. Худалдаж авахдаа тэгтээ Америкийн засгийн газар алтан хувьцаатайгаар худалдаж авна. Golden share-тэй. Тэр golden share нь яадаг вэ гэхээр стратегийн ач холбогдолтой хамгийн том асуултуудад хориг тавих, эсвэл одоо permission өгөх тэр боломжийг засгийн газар буюу Америк улс одоо retain хийж байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ за Anthropic, OpenAI ч юм уу одоо Google-ийн DeepMind ч юм уу те энэ том компаниудыг одоо яг мөнгөөрөө худалдаж авах нөгөө чадваргүй байж болно шүү дээ засгийн газар. Тэгтээ эднэр дээр өөрсдийнхөө алтан хувьцааг бас ашиглах боломжтой байна гэж хүмүүсээс харж байгаа юм байна. Энэ тэгээ тийм fair үгүй юу? Одоо шудраг бос явдал үсттэй миний бодлоор үгүй юу? Энэ яг нэг талаараа бас шудраг бос гэж харж болно. Гэхдээ нөгөө талаараа эн чинь одоо үндэсний баатар тухайн улсын стратегийн хамгийн ач холбогдолтой салбар учраас чи one of two options те нэг бол ингээд энийг байнгын хамгаалаад бусад одоо гадны компаниг энд худалдан авалт хийх хөрөнгө оруулалт хийхгүй тэрийг ингээд бүгдийг нэг бол хааж болно. Нэг бол ийм golden share гэдэг ойлголт концепт гаргаж ирээд хөрөнгө оруулалт хийх тэр боломжийг олгоно гэдэг ийм хоёр талаас нь хүмүүс харж байгаа юм шиг байлээ. За дахиад нэг асуулт асууя. Энэ орог deep dive болчихлоо тийм сэдв. Асуулт нь болохоор энэ нөгөө одоо энэ технологийн компаниуд хувьцааг худалдаж авах процесс нь ингээд Intel-ээр эхэлж байна. Гэхдээ яг хуу бусад яг хувьцаа шиг одоо засгийн газар энэ хувьцаагаа арилжиж эсвэл худалдаалж эсвэл бол ямар нэгэн байдлаар зарж болох юм уу? Эсвэл бол зүгээр яг засгийн газрын мэдгэлд байдаг хувьцаа болж үлдэх юм уу? Тэгээд дээрээс нь засгийн газар солигдоход энэ хувьцаа яах вэ? Вау, окей. Амар хэцүү асуулт байна. За юуны өмнө засгийн газар Intel-ийн 10% хувьцааг аавна гэдэг чинь өөрөө одоо New York Stock Exchange дээр те яг хөрөнгийн бирж дээр ингээд хоёр дахь зах зээл дээр очиод хувьцаа авж байгаа ерөөсөө биш шүү. Хэрвээ зүгээр одоо Intel компани хоёр дахь ингээд зах зээл дээр хувьцаа авсан бол тэр тэндээс орж ирж байгаа ашиг Intel компанид очихгүй байхгүй юу? Тэр хувьцааг өнөөдөр ингээд эзэмшиж байгаа хөрөнгө оруулагчдад тэр мөнгө очно те. Тэгэхээр Intel компаниг ингээд bypass хийгээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хувьцааг яаж авч яаж Intel компанид ашигыг хүртээх вэ гэдэг процессыг зүгээр хальт ярих юм бол Intel компани primary одоо follow on sharing гэж байгаа. Тэр нь болохоор нөө анхдагч зах зээл дээр шинэ хувьцаа гаргалт хийнэ гэдэг. Тэгээд 433 зааж гараа хальт хараадгыг хэдэн сая тийм 433 сая
хувьцаа гаргасан байгаа байхгүй юу. Тэгээд тэр гаргасан хувьцаагаа болохоор бүгдийг яг Америкийн засгийн газар руу шууд өгсөн байгаа. Тэгээд тэрнийх нь оронд болохоор 10 тэрбум доллар ингээд авсан тий. За тэгэхээр энэ хувьцаа, энэ 433 сая ширхэг хувьцаа өнөөдөр Америкийн засгийн газрын яг хаана байгаа юм бэ гэдэг нэг асуулт байгаа юм тий. Тэр яг хаана байгаа гэдэг асуултыг манай хүмүүс өөрсдөө яг одоо хараахан шийдэг байгаа юм шиг үлээ. Тэгээд дөнгөж сая би All In podcast ингээд сонсож байхад Friedberg залуу болохоор энэ хувьцаа өнөөдөр 3 байдлаар засгийн газарт оршин тогтнож болно гэсэн байлээ. Тэгэхээр нэгдүгээрт болохоор засгийн газар яг өөрийнх нь одоо баланс шит дээр ингээ байж болно. Нэг юм пассив байдлаар тий. Тэгээд тэр хувьцаагаа яг тодорхой хугацааны дараа бас зарж болно. Гэхдээ ямар нэг тийм стратегийн яг тийм шийдэлт бол ингээд бас хүрхгүй. Яг тэр ингээ менеж хийж байгаа хүн байхгүй. Зүгээр баг ингээ баланс шит дээр ингээ хэвтэж байгаа байхгүй тий. Тэр бол зүгээр хамгийн хялбар арга. Хоёр дахь нь болохоор яг одоо Монгол ч гэсэн сайн баялагын сан ингээл байгуулсан ингээ sovereign wealth fund гэдэг нэг концепт яваад байгаа. Тэ Норвегийн одоо байдаг шиг. Тэрэн шиг Америк улс яг өөрөө яг энэ одоо equity буюу ингээд одоо хувьцааны олон ингээд компаниуд руу ингээд нөгөө хувьцаа ингээд аваад эхлэх юм бол тэднэрийг ингээд нийлүүлсэн юм портфолио бий болгоод тэр портфолиогоо болохоор одоо юуны доор вэ гэхээр өөрийнхөө яг нэг баялагын сан ч юм уу sovereign wealth fund үүсгээд тэр дотроо болохоор ийм хувийн одоо independent те харьяа бос гэдэг хамааралтай бос гэхүү independent team бас management одоо яг би даасан team баг ингэж бий болгоод тэгээд тэрэн дээрээ энийг байрлах хэрэгтэй байна гэсэн. Энэ болохоор хоёр дахь сонголт нь. Гурав дахь сонголт нь болохоор одоо нөгөө тэтгэрөв нийгмийн халамж байдлаар нөгөө social security-гийн тэр портфолио дотор оруулна гэсэн ийм гурван хандлагатай байгаа юм билээ. Гэхдээ яг хаана яаж хизээ хэрхэн гэдэг энэ асуултууд өнөөдөр бол арай шийдэлтүүрэг байгаа. За окей баярлалаа. Тэгээд энэ чиглэл энэ сэдв бас цаашаа юу болж үргэлжлэхийг хойлоо хараад тэгээ удахгүй бас ярилцах бах те. Сэдв хаах болгонд л удахгүй ярилцсан гэдэг те. Тэгээ. Энэ угаасаа маш сонирхолтой сэдв байна. Тэгээд эн чинь баг нөгөө нэг чөлөөт зах зээл буюу төрийн оролцоо гэдэг чинь өөр амар том ингээд концепт байна те. Тэгэхээр энэ одоо хаашаа явах вэ гэдэг нь бол маш сонирхолтой байна. За чиний сэдв рүү орох. За Alibaba гэдэг компани өөрийнхөө химэл оюуханы хагас дамжуулагчийг үйлдвэрлэнэ гэсэн мэдээ гарсан байна. Тэгэхээр чи энэ талаар сонирхуулаач. За тэгээ өнгөрсөн 7 хоногт бас хятадын зах зээлийн талаар мэдээллүүд бол зурлаа. Тэгээд Alibaba буюу бидний мэдж байгаагаар одоо хятадын одоо томоохон үйлчлэгээ үзүүлэгч компани нэг өөрсдийн химэл оюуханы чипийг дотоодын зах зээлд зориулж болол үйлдвэрлэн гэдгээ мэдгдсэн. Тэгээ энэ ч гэсэн маш олон одоо хувьцаа сонирхдаг хүмүүсийн дунд бол хувьцааны хөдөлгөөнтэй Alibaba-гийн хувьцаа бол 13% орчмоор өссөн байна. Эсвэргээрээ одоо Alibaba-гийн хамааралтай байдаг Nvidia-гийн хувьцаа бол буурсан, AMD-гийн хувьцаа бол буурсан байна гэх мэтчлэн хувьцааны зах зээлийн хувьд бол ч гэсэн энэ мэдээлэл айгүй одоо өндөр оролцоотойгоор нөлөөсөн юм байна гэж бол би харсан. За тэгэхээр юуны дөрөнд яагаад ингэж химэл оюуханы чип үйлдвэрлэх болвоо гэдгийг ярих гэж бодож байна. Тэгэхээр хоёлаа сая өнгөрсөн 7 хоногт 2 хоногийн өмнө бас ярьсан нөгөө Америк хятад руу бол HR загварын чипийг гаргахыг бол зөвшөөрлөө. Буюу одоо AMD Nvidia зэрэг компаниуд бол энэ одоо лицензийг бол худалдаж авч болдог боллоо гэснээс хойш бол ер нь хятадын зах зээл дээр маш олон зүйлсүүд ажиглагдж байгаа тий. Яг үнэндээ HR-ийн одоо өнгөрсөн 7 хоногт ярьсан шиг HR-ийн одоо загвар тим эрэлттэй байна уу, хүчин чадлыг эндийлж гинүү гэх мэтчлэн. Тэгээд нэгдүгээрт бол Alibaba-гийн зүгээс бол энэ Америк буюу Nvidia-гийн хамааралтай байдлыг сулруулахын үндсэн дээр бол энэ өөрсдийн одоо inference chip-ийг бол гаргана гэсэн нэгдүгээр үндслийг бол тавьж байгаа юм билээ. Хоёрдугаарт мэдээж энэ чинь нөгөө үндэсний аюулгүй байдал руу бас тэ хятадын үндэсний аюулгүй байдал химэл оюуханы өрсөлдөөн рүү гарч иж болох юм билээ. Гэхдээ энэ нэг онцлогтой нь inference буюу одоо chip-ийг бол AI chip-ийг бол хоёр ангилал тоогож авчиж байгаа. Энэний талаар та бас дэлгэрэнгүй мэдэх бах. Нэг нь бол training буюу энэ химэл оюуханы өгөгдөл суурилсан одоо сургах процесс. Нөгөөх нь болохоор яг одоо болж байгаа буюу inference буюу одоо химэл оюун ухааныг ашиглах үр дүнд хүргэх одоо процессд ашигладаг тийм чипийн ангилал байгаа. Тэгэхээр одоо ChatGPT-с юм хайхад бол inference chip-ийг бол ашиглаж байна те. Тэгэхээр Alibaba-гийн зүгээс энэ үндслүүдийн хүрээнд өөрсдийн юу болвол
одоо химэл оюун ухааны чипийг бол хөгжүүлэхээр зорж байгаа юм байна лээ. Гэхдээ бас нэг онцлогтой нь бол энэ нөгөө хятадын зах зээлийг бас яагаад ингэж онцолгоод амжваа гэдэг нь болохоор өмнөх одоо процессуудад өмнөх хятадын чип гаргалтуудад бол нөгөө нэг TSMC буюу одоо Америкийн нэгдсэн улсын хамааралтай одоо Тайваны компани оролцоог бол нэлээд өндөр байлгаж ирсэн. Өмнөх хувилбаруудаа бол тэнд үйлдвэрлэж ирсэн болвол энэ чипийг болвол Alibaba компани хятадын дотоодын үйлдвэрлэл болох SMIC гэдэг компанид үйлдвэрлэж байгаа SMX үйлдвэрлэж байгаа онцлогтой. Энэ нь ч гэсэн хэрвээ юу яах юм бол үргэлжлэх юм бол бүх дотоодын чипийг эндээс үйлдвэрлээд Америкийн нэгдсэн улсын одоо хамааралтай байдлыг бууруулна гэсэн үндслийг бол гаргаад байгаа юм байна. За тэгвэл бас сонсогчдоо сонирхуулахад ерөөхдөө энэ Alibaba гэдэг компани чинь өөрөө одоо ер нь ямар компани бэ? Ямар үйл ажиллагаа явуулт юм бэ? Тэгээд яагаад ерөнхийдөө бас яг өөрийнхөө химэл оюун ухааны энэ чипийг ингээд хийх болвоо? За тэгэхээр Alibaba чинь за ингээ хятадын компаниуд ярих юм бол миний бодлоор экосистемийг айгүй гаргаж одоо сайн суйрлуулдаг. Тэ хятадда дандаа нэг одоо програм нэг одоо зүйлүүд нь одоо үйлчлэгээнүүд нь бүгд нэгнээсээ хамааралтай болцсон. WeChat зэрэгтэй QQ ч юм уу те. Тэгээ Alibaba-гийн хувьд яг үүний адилаар бол экосистемийг бас сайн суйрлуулж чадсан. Хятадын бас томоохон урдаа барих топ 5 компани бол нэг яг маш олон үйл ажиллагаа явуулж байна. Логистик дээрээс нь бол борлуулалт, худалдаа үйлчлэгээний салбарт тэгээд яг хоёр үндсэн чиглэлийг бол чиглэл дээр бол зах зээлийн хувьд бол нэлээд томоохон тоглож байна. Нэг нь бол энэ бол интернет яхаа аргагүй интернет худалдаа борлуулалт. Хоёр дахь бидний бас харж үзэх ёстой зүйл нь бол энэ Alibaba чинь клауд үйлчилгээ үзүүлэгч компани хятадын зах зээлийн хамгийн зах зээл дээр бол хамгийн том тоглогч болж байна. Хоёрдугаарт бол нөгөө глобал бас өрсөлдөх одоо чадамжийн хувьд бол нэлээд урдуур байр эзэлж байна. Тэгэхээр Alibaba гэдэг компани бол зах зээлийн үнэлгээгээр бас нэлээд одоо 258 орчим сая долларын тэрбум долларын бол үнэлгээтэй компани байж байгаа. За тэгээ ингээд яг Alibaba компани ингээд стори одоо зах зээлийн хүртэем зэргийг яриад ах юм бол дуусахгүй. Яг энэ чип рүү бас аваачаад үзэх юм бол Alibaba компани ер нь бол 2016 оноос эхлээд чип хөгжүүлэлтийн одоо орлогуудыг бол хийж исэн юм билээ. Учир нь гэх юм бол яг глобал аваад үзэх юм бол клауд үйлчилгээ үзүүлэгч Microsoft, Google тэгээ эдгээр компаниуд чинь өөрсдийн дотоод нөгөө нэг чипийг бол энэ инференс одоо чипийг бол ашигладаг өөрсдөө дотоод үйл ажиллагаанд тэгэнгүүт Alibaba-гийн хувьд бол энэ дотоодын одоо үйлдвэрлэлтэд ашиглах дотооддоо ашиглах энэ дотоодын яг чип бол өөрсдийн гэсэн чип бол байхгүй байж ирсэн. Тэгээ Nvidia-гийн чипийг ашигладаг. Тэгээ 2016 онд бол 18 онд бол өөрсдийн одоо чип дизайны студийг бол байгуулад 2020 2019 онд бол өөрсдийн бас зарим төрлийн загварын чипийг гаргаж ирсэн боловч төдийлөн нөгөө одоо H20 гэдэг ч юм уу те Nvidia-гаас авч ашиглагддаг чипийн одоо моделийг бол гүйцэхэргүй байсан юм байлээ. Тэгээд сая 2025 онд бол өөрсдийн химэл оюун ухааны чипийг бол бүтээж байгаа гэдгийг бол зарласан. Наа чи нэг сонирхолтой асуулт байна. Тэгэхээр чи дөнгөж сая одоо бусад Америкийн одоо технологийн компаниуд өөрсдийнхөө бас химэл оюун ухааны чипийг яг тэр нөө инференс одоо чипүүдийг ингээ өөрсдөө хийгээд өөрсдийнхөө дотоодынхоо үйл ажиллагаанд ашигладаг гэсэн тий. Тэгэхээр Alibaba-гийн хувьд ингээд бас өөрийнхөө химэл оюун ухааны чипийг үйлдвэрлээд тэр нь үйлдвэрлэснийхаа дараа зөвхөн яг өөрийнхөө дотоодын үйл ажиллагаанд л зөвхөн хэрэглэгдэх юм уу? Эсвэл бүр илүү том зургаар ингээ харах юм бол бусад бас ингээд нөгөө дотооддоо хятадын өөр компаниудаас байгаа штэ тий. Одоо ByteDance ч юм уу, Tencent ч юм уу тий. Энэ компаниуд руу бас энийг борлуулах санаатай байгаа юм болоо. Тий, энэ дээр бас яг тодорхой одоо мэдээллийг бол хоёлаа мэдэх боломжгүй. Гэхдээ Alibaba-гийн хувьд бол юу гэж хараад байна гэхээр яг энэ inference chip яг одоо дотооддоо ашиглагдах боломжит одоо чипээр нэрлэгдээд байгаа боловч яг бодоод үзэх юм бол Nvidia-гийн зах зээлийг бас орлошгүй. Ягаад гэх юм бол нэгдүгээрт энэ inference chip гэдэг байгаа чинь HR загварын модулийг одоо эхний шатанд бол гүйцэж чадахгүй. Гэхдээ мэдээж дотоод одоо тэр хамааралтай байдлыг нь алга болгохын тулд бага зэрэгээр ашиглах боломжтой чип болж бүтээгдэж байгаа. Яг ингээд аваад үзэх юм бол хоёрдугаар гадны гэдэг нь одоо өөрсдөөсөө гаднах одоо хятадын компаниуд руу нийлүүлэх гэхээр зах зээл байхгүй. Сонирхох зах зээл байхгүй гэсэн үг. Тэгэхээр
буюу одоо энэ хятадын томоохон ByteDance гэх мэтлийн томоохон компаниудад зориулж үйлдвэрлэгдэг вэ гэж хэлж болно. Гэхдээ бас нөгөөдөөр хэрвээ энэ амжилттай болох юм бол бүр одоо 2030 он гэдэг ч юм уу те ашиглах явц нь ингээд хөгжүүлэлтээр яваад ирэх юм бол бас үүсэхгүй те. Хоёулаа нөгөө өмнөх дөнгөж сая нөгөө нэг засгийн газар оролцоо гэсэн шиг энэ дээр бас одоо хятадын засгийн газрын оролцоо дээр бас тодорхой хэмжээнд оролцож байгаа бах тий. Оролцож байгаа. Тэгээд эн чинь нөгөө cloud strategy гэд бас яриад байгаа юм байна. Alibaba cloud strategy гэл Alibaba ч cloud үйлчилгээнийхаа системд бас дэлхийд тэргүүлэгч компани болохыг бас зорж байгаа юм билэ. Тэгэхээр энэ дээр бас мэдээж одоо хятад шиг орнуудын хувьд бол засгийн газрын оролцоо бол нэлийн өндөр хувьтаагаар орж ирж байгаа бах. Тэгээд иймэрхүү төрлийн ер нь мэдээнүүд гинт айгүй ихээр ер нь ингээд харагдаад эхэллээ тий. Юу гэсэн үг вэ гэхээр хятад улс бас яг энэ одоо өөрийнхөө чипийг өөрөө үйлдвэрлэн гэдэг нь бас яг үндэсний аюулгүй байдлын бүр нэлээд томоохон хэсэг болоод эхэлж байгаа юм шиг надад зүгээр санагдчихээн. Өөрөөсөө ч гэсэн ингээ хэмэл оюухны акшн плануудыг ингээд хоёр талдаа гаргацсан. Тэгээд дотооддоо ямар нэгэн байдлаар хэмэл оюухныхаа чипийг дизайн чин үйлдвэрлэн тэгээд дотооддоо бас борлуулна гэсэн нэлээд бас бодлогын асуудлуудаас яваад ах шиг байна тий. Тийм 3 тулгуурт бодлого гэдэг үү. Тийм нэг тийм байт юм аа. Нэг босоо чиглэлд одоо босоо чиглэл буюу суурь нь яг хаана вэ? Хятад өөрсдөө байхыг л зориод байна л да. Яг хоо гадны орнуудаас болвол юу авч болно? Одоо хамтын ажиллагааны чиглэлд авч одоо үйлчлэлийн болвол авч болно. Гэхдээ яг одоо тэр суурь хэсэг нь хятадын өөрийн оролцоо байх ёстой гэдгийг л хятад өөрсдөө энэ чиглэлийг л бариад ташиг байна л да. Тэгэхгүй бол яг одоо технологийн дайн гэж нэрлэгдэж байгаа зүйлд чинь бодоод үзэх юм бол өөрсдөө ингээл өрсөлдөөд. Гэхдээ яг тэр суурь нь одоо Америкаас хамааралтай болох юм бол хичнээн одоо том технологийн дэвшилтэд технологиг үйлдвэрлэсэн ч гэсэндээ яг суурь хэсэг нь ингээд энэ мэтчлэн Америкаас хамааралтай байгаа юм бол яасан ч одоо хятад бол тэргүүлэх бас боломжгүй болж ирж байгаа маа гэдгийг л илэрхийлээд хамаарлаа багасъя гэж байгаа юм тий. Байгаа юм байна л тий. За баярлалаа. За тэгэхээр дараагийн мэдээлэл шууд арай та бэлэн үү? За баярлалаа. За тэгэхээр нөгөө хоёлынгийн бас ярддаг алдарт Elon Musk чинь маш олон гэхдээ юу бол шүүхийн маргаан тэгэл өөрөө ч тийм хүн нөгөө сошиал ертөнцид ингээл олон тренд топ одоо хот сэдвүүдийг бол гаргаж ийн. Үүний нэг нь бол нөгөө Apple болон OpenAI-ийн хамтарлыг одоо хамтарсан үйлчилгээг шүүхэд өгсөн байгаа тий. Энэ талаар та дэлгэрэнгүй ярьж өгөх юм бол энэ кейс ер нь бас яагаад ийм юу болчихваа тий. Топ сэдв болчихваа гэдэг ярьж өгөх юм бол. За тий. Тэгэхээр энэ мэдээ гараад би шууд нөгөө Twitter буюу одоо тий X дээр Elon Musk руу бичлээ л дээ. Энэ яг юу болоод байна аа? Тэгсэн чинь ингэж байна. Тэгсэн чинь хариулахгүй байна. Elon Musk Apple OpenAI-г шүүхт өгсөн байна. Яагаад шүүхт өгвөө гэсэн чинь Apple дөнгөж сая 2025 онд өөрийнхөө нөгөө нэг Worldwide Developer Conference гэдэг сая 6 сарын 10-нд ивент хийсэн. Тэгээд тэр ивенттэй юу хийсэн бэ гэхээр нэг announcement байсан. Тэр announcement нь болохоор ChatGPT-г одоо яг iPhone утсанда тий дефолт байдлаар ерөнхийдөө бол хамруулсан гэдэг тий. Тэгэхээр нөө англиар болохоор нөө deep integration буюу deep integrates хийсэн гэж байгаа юм лээ. Тэгэхээр deep integrates хийн гэдэг нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр чи өнөөдөр iPhone утастай бол мэдээж Galaxy утастай тий. Одоо iPhone утастай шивсэн. iPhone утастай бол нөө Siri гэдэг байгаа тий. Тэгэхээр Siri chat bot нь болохоор одоо ChatGPT-гээр powered болсон байгаа. Тэгээд бас зөндөө олон өөр нөгөө нэг Apple-ийн үйлчлэгнүүд байдаг тий. Дотор нь чи message бичих ч юм уу. За SQL одоо зураг үйлдвэрлэх, image creation ч юм уу тий. Ингээд зөндөө олон өөр бас үйлдэлүүд дээр нь яг үйлдэлийн систем дээр нь ингээд тулгуурсан deep integration ингээ хийсэн ингээд. Тэгээд тэр нь юу гэсэн үг вэ гэхээр мэдээж Apple компани одоо iPhone-ы хэрэглэгч чинь бол ингээд тэр бум хүн давтсан байгаа тий. Тэгэхээр энэ бүх тэр бум хүн чинь ерөөсөө яг ChatGPT-г ингээд ашиглаад өөрсдийнхөө ингээд нөгөө промптуудыг ингээд явуулаад байна гэдэг чинь эргээд нөгөө нэг ChatGPT-гийнх нь өөрийнх нь тэр модельийг сургахад нь ингээд бас айгүй эрэг
үйл болоод тэгэхээр ChatGPT чинь улам сайжирснараа хэрэглэгчид ChatGPT-д илүү дуртай болоод илүү ингээд логин болох юм байна гэж ерөнхийдөө энийг нөгөө англиар network effect гэдэг байгаа. Тэгээд network effect болно гэж Elon Musk хараад за тэгээд энэ бол одоо өрсөлдөөнийг хамгаалах хууль гэж байдаг anti competitive буюу antitrust law гэдэг. Тэгэхээр энэ хуулийг зөрчсөн асуудал болсон учраас шүүгдэж байна. Samsung ер нь одоо тэр чиглэлдээ юу ашигладаг? Яг background нь юу вэ? Samsung за нууцлын мэдээллүүдийг confidential information-ыг ерөөхдөө хаалцчихлахгүй. Гэхдээ бид нэр өөрсдийн гэсэн LLM модельтэй. Тэгэхээр өөрсдийнхөө хиймэл оюуханы модельийг компанийнхаа дотор ажиллаж байгаа бүх одоо ажилтнаа бол ингээд үнэгүй бид нэр хэрэглэдэг. Тэгэхээр бид нэр гадны LLM одоо хиймэл оюуханы модельийг ажилтай холбоотой бүх үйл ажиллагаанд бол хэрэглэх хориотой. Тэгтээ яг хэрэглэгчдэд энэ бол сая нөө ажилчтай зориулсан дотоодтой. Хэрэглэгчдэд буюу ингээ гадныхаа яг Galaxy ч юм уу тийм ухаалаг утсыг ингээ барьж байгаа хүмүүст бол бид нар мэдээж нөгөө Android-ийн үйлдвэрлэлийн систем дээр байгаа учраас Google-ийн Gemini-тай нэлийн бас deep integration явж байгаа. Дан ганц Siri гэж бодоод байсан чинь миний ойлгосноор одоо бүхэл одоо процессд ард нь ажиллаж байгаа AI-ийн одоо тулгуур нь OpenAI гэж явж ах шиг байсан тэгж ойлгосон. За тэгээ шууд буцаа сэдвүүрээ ороход ер нь яагаад юу ачваа? Elon яаж нөлөөсөн болоод яагаад ингэж шүүхийн мэдээлэл одоо шүүхэд хандах үндэслэл болов гэдгийг тайлбарлах юм бол Elon-д яаж нөлөөлөв нэхэр тэр нэг үеийн Elon ч өөрийн гэсэн компанитай тэр компани XAI гэдэг. Тэгээд XAI-гийн дотор болохоор өөрийн гэсэн яг өрсөлдөөнд модель байгаа. Тэр нь болохоор Grok гэдэг. Тэгээд Grok нь бол бас яг одоо өөрийнхөө үзүүлэлтээрээ бол OpenAI-гаас OpenAI-гийн ChatGPT-гээс бас зарим үзүүлэлтээрээ бараг илүү гэж бас хүмүүс харж байгаа. Тэгтээ хэрэглэгчийн одоо coverage хэрэглэгчийн хувьд бол хамаагүй бага хэрэглэгчтэй юм шиг байгаа. Миний ойлголт. Тэгэхээр одоо өнөөдөр чи iPhone-ы хэрэглэгч бол аль хэдийн ChatGPT ингээд дефолтоор ороод ирсэн байгаа учраас чи Elon Musk-ийн Grok-ыг хэрэглэх бараг шаардлага чамд байхгүй. Гэхдээ үнэхээр Elon Musk-ийн Grok-ыг чи хэрэглэе гэх юм бол App Store руугаа ингээд ороод тэгээ apps дотроо чи хайн эхлээд хайлтан дээр нь бүр гарахгүй заяа. ChatGPT эхэлж гарч ирээд байгаа. Тэгээд бас тэрнээр бас гомдол гаргаад байгаа тийм. Тэгээд чи өөрөө яг ингээд intentionally тий тэр яг очиж хайгаад олоод суулгаад тэгээд хэрэглээд тэгээд баг мөнгө өгөл өгөөд энэ чинь болохоор iPhone бүх хэрэглэгчд үнэгүй ороод ирж байгаа байхгүй ChatGPT чинь. Тэгэхээр ийм юмнаас болж ер нь бол гомдол гаргаж байна. Ер нь үндслийг нь илүү дэлгэрэнгүй тайлбарлах юм бол эсэргүүцэх одоо бас шалтгаан байгаа юу гэдгийг одоо энэ процесс ер нь бас хаашаа чиглэлээр байна вэ гэдгийг нь тайлбарлаж өгөөд тэгээд тусах. За тэгэхээр дэмжих үндслүүд байна. Эсэргүүцэх үндслүүд байна. Тэгэхээр эн чинь яг одоо шүүхийн шийдвэр дээр л одоо хоёр талаасаа тулцсан одоо тулна. Тэгэхээр Apple компани ямар үндслүүдтэй байх вэ? Elon Musk ямар үндслүүдтэй байх вэ? Тэгэхээр хоёулаа Elon Musk үндслүүдийг бас хальт дурдлаа тий. Нэгдүгээрт дефолтоор ChatGPT орж ирнэ гэдэг чинь монополиг бий болгох үндслийг тавьж гинэ гэдэг л одоо энэ хамгийн том үндсэл нь. Тэгээ энийг дэмжих аргумент нь болохоор network effect буюу те түрүүн хоёлаа ярьсан network effect-ийг ярьсан тэр байгаа. Тэгээд за түүхэндээ бас иймэрхүү үйл явдлууд бол гарч исэн. Хоёлаа өмнөх дугаар дээр бас хальт ярьсан те нөгөө Perplexity гэдэг компани өнөөдөр Chrome-ыг 35 тэрбумаар худалдаж авъя гэсэн саналаа болгосон. Тэрнийх нь артлынх нь яг гол нөгөө шалтгаан нь болохоор Chrome браузер дотор болохоор Google-ийн хайлтын систем буюу search engine дефолтоор орсон байгаа. Энэ нь болохоор монополиг бий болгосон гэдэг. Одоо яг нөгөө DOJ дээр тий бүр өмнө нь эртний үрдийн цагт бас нөгөө Windows Bill Gates-ийн хувьд чинь болохоор чи өнөөдөр Windows-ийн үйлдвэрлэлийн системийг компьютер дээр байгаа бол дефолт браузер нь болохоор Internet Explorer байсан байхгүй юу. Тэгэхээр иймэрхүү тохиолдлууд өмнө зөндөө гарч ирсэн учраас бас Elon Musk-т бол бас хангалттай аргумент миний бодлоор бол байгаа гэж харж байгаа. Нөгөө талаас Apple өнөөдөр юу гэж шүүхтэр өөрийгөө хамгаалах вэ гэвэл бас нэг хэдэн үндслүүд байна. Нэгдүгээрт Apple тэгтээ тэргүй
яг одоо хиймэл оюун ухааны frontier team компани бол биш тий. Тэгэхээр өөрийнхөө Apple Intelligence-ийг бол гаргасан. Гэхдээ Apple Intelligence-ийг болохоор ямар нэгэн яг хиймэл оюун ухаан дээр одоо суурилсан team түнштэй байх хэрэгтэй, partnership үүсгэх хэрэгтэй. Тэгээд тэр partnership-ийг үүсгэхийн тулд мэдээж тухайн үеийн яг зах зээл дээр одоо хамгийн таалагдсан эсвэл хамгийн одоо чанартай бүтээгдэхүүнийг л угаасаа сонгоно. Тэгээд тэр нь болохоор OpenAI-гийн ChatGPT байсан учраас бид нар сонгосон тий. Тэгэхээр энд бол ямар ч тийм одоо хуулийн эсрэг эсвэл одоо өрсөлдөөний хамгаалах хуулийг тийм зөрчсөн үйл явдал бол байхгүй гэж харж байгаа нэгдүгээр. Хоёрдугаарт болохоор exclusivity is not permanent гэж байгаа. Тэр нь болохоор за ChatGPT юм одоо deep integrace явуулчлаа. Гэхдээ энэ бол ингээд мөнхийн асуудал биш ээ. Тухайн үеийн асуудал. Тэгээд хэдэн жилийн дараа угаасаа энэ контракт бол гэрээ дуусна. Тэгээд тэр үед болохоор бид нар Grok гээл те бусад ингээд хэмэл оюухны компаниуд ингээд оруулж ирээд тэгээд дахиад одоо нөө бид одоо явнаа тендер зарлагтнаа л гэсэн үг те. Ерөнхийдөө бол тэгж харж байгаа. За тэг 3 дахь болохоор яг энэ дефолтоор буюу одоо deep integrace хийснээрээ эн чинь монополиг үүсэхгүй гэсэн бас аргумент гарч ирж байгаа. Тэр аргумент нь юу гэсэн үхээр хэрэглэгчдийг бол бид нэр өөрөөсөө force хийхгүй байгаа тийм хүчлэхгүй байгаа. Хэрвээ хэрэглэгч үнэхээр Grok буюу одоо бусад хэмэл оюуханы апп-ыг хэрэглэмээр байх юм бол App Store руу очиод татчихж болно шүү дээ. Энэ бол тэр хэрэглэгчийн өөрийн асуудал учраас энэ бол одоо дахиад өрсөлдөөнийг хамгаалах хуулийг зөрчсөн юм байхгүй гэж ер нь бол харж байгаа юм билээ. Elon Musk ч ер нь сүүлийн үед дандаа л нэг юм шүүх одоо юу л шүүхийн маргааныг дагуулаад ингээл шүүхтэй аяга холбогдоод байна те ер нь харж байгаагаар ажиглаж байгаагаар тэгэл бас нэрээ нөгөө нэг юу Meta-тай хамтраад Mark Zuckerberg-тэй хамтраад юуг бас худалдаж авъя, OpenAI-г худалдаж авъя гэдгээ саналаа бас тавиад амжсан. Ер нь нэг юм их байгаа тань те. Яг байна. Танд хэлэх юм байгаа юу? Ер нь ажигласан юм байгаа юу? Ер нь бол Elon Musk болон Sam Altman буюу OpenAI чинь энэ бол анханасаа бас юуны Elon-ы анханасаа нэг компани байсан. Тий. Тэр хоёр чинь яг одоо co-founder-ууд тий 2015 онд OpenAI-г бий болгож ирсэн. OpenAI-г хамгийн анх Elon Musk, Sam Altman хоёр бий болгохдоо ямар үндслэлээр бий болгосон бэ гэхээр манай хүн болохоор анзаарсан юм шиг байна. За ингээд ирээдүйд хиймэл оюун ухаан маш хүчрхэгчнэ. Тэгээд хэрвээ AGI буюу одоо ерөнхий хиймэл оюун ухаан бий болох юм бол хүн төрөлхтөнд бас тий маш том аюултай ийм технологийн бүтээгдэхүүн болж магадгүй. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн хизээ нэгэн цагт бий болох юм бол бүгдэд нээлттэй одоо ёс зүйтэй тий аюулгүй одоо нэг тийм ашигын одоо төлөө бус team компани дээр л одоо энэ бүтээгдэхүүн байх ёстой гэж манай хараад тэгээд тухайн үед болохоор Google-ийн DeepMind бол хэмэл оюун ухаан дээр яа харахгүй одоо номер 1 тэгээд Google ч өөрөө мэдээж ашигын төлөө компани байсан учраас энэ компанитай өрсөлдөхийн тулд зориуд одоо ашигын бос OpenAI гэдэг компанийг уг нь бол хамт байгуулж ирсэн билээ. Даанч бас тэгээд нөгөө нэг ашиг сонирхлын зөрчлөөс болоод 2018 онд Elon Musk OpenAI компанийг орхиж явсан байгаа. Тэгээд төд удалгүй 2019 онд Sam Altman Microsoft-аас $1 тэрбум одоо injection буюу хөрөнгө оруулалт аваад тэгээд өнөөдөр буюу одоо 2025 гэхэд Microsoft OpenAI-гийн 49%-ийг эзэмшээд нийт $13 тэрбум хөрөнгө оруулалт аль хэдийн хийцэн. Тэгээд OpenAI гэдэг компани хамгийн анх одоо бий болсон тэр нэг эрхэм зорилго буюу одоо компани эрхэм зорилго буюу мишн гэж байна шүү дээ. Тэр мишнгээс өнөөдөр одоо 180 градус эргэцэн явж байгаа. Татврын одоо ашигын төлөө бус байсан бол одоо 100% ашигын төлөө. Тэгээд нөгөө нэг LLM буюу хэмэл оюуных модель нь болохоор бүх хүнд одоо нээлттэй буюу open ecosystem гэж ярьдаг байсан бол одоо хамгийн хаалттай экосистемүүдийн нэг. Тэгээд биднээс сар болгон $20 аваад ингэ байж байна. За дараагийн сэдв болохоор чиний сэдв сонирхолтой сэдв байсан. Энэ нь болохоор за дууны ертөнцийн те хэмэл оюухан дууны ертөнцид ямар ер нь өөрчлөлт ямар импакт үзүүлээд байна вэ? Мэдээний юу гарч бол хэмэл оюухан ер нь одоо хөгжмийн салбарыг боснуулах бол утгатай байсан. Гэтэ яг боснуулах үгүй нь одоо бол мэдэхгүй тий. Тэгэхээр за ингээд зөөр бодоод үзэх юм бол 2023 онд нэг юм кейс тохиолдсон юм байна л да. Тэр нь болохоор Drake болон The Weeknd нарын хамтран одоо ашигласан хамтран дуурайсан хоолойг дуурайгаад нэг ийм ютубер юу яасан юм бэ?
одоо AI-аар дуулсан юм байна. Тэгээ энэ нь уг нь бол ингээ маш олон юу авсан хандлтуудыг бол авсан. Бараг тухайн үедээ яг энэ Drake The Weeknd хоёрын яг original одоо хувилбараасаа ингээд бас хувилбартаа дүүцгүй хэмжээний хандлтыг авсан юм байна л да. Тэгсэн чинь яасан бэ гэхээр энэ дээр асуудал үүссэн. Нэгдүгээрт нь болохоор дуучны хоолойг ингэж зөвшөөрлгөн ашигласан. Тэгээд дээрэс нь энэ бүтээсэн дуу нь химэл оюун ухаанаар бүтээсэн энэ дуу нь хүний бүтээлтэй маш төстэй байсан гэж үндсэн дээр болвол шүүх бүр шүүхээс энэ дууг болвол хориглоод тэгээд дээрэс нь YouTube-ээс бол устгаж исэн тохиолдол гарсан юм байл. За тэгээ иймэрхүү юм болоод эхэлсэн чинь за ер нь юу болоод байна гэдгийг бас харах шаардлагатай болсон. Тэгээд хойлоос өнгөрсөн дээр бас л ярьж ирсэн. Ер нь химэл оюун ухаан бусад салбарууд дээр яаж нөлөөлөд байгаа юм бэ те. Тэнгүүд энд бас өртөж байгаа нэгэн томоохон одоо том салбар болвол мэдээж хүчин болон урлагийн салбар байсан. Тэгээд ингэсэн бэлээ. Одоо ингэсэн байлээ ч яах вэ? Ер нь бол химэл оюун ухааныг хөгжмийн салбарт яаж ашиглаад байна гэдэг асуулт бол гарч ирнэ. Тэр нь болохоор хоёр ингээд үндсэн одоо процессор хүү хоёр үндсэн ангиллаар ашиглаж байгаа юм билээ. Эхнийх нь болохоор одоо сая дурдлаа тухайн дуучны дууг AI болгох те химэл оюун ухаанжуулах буюу тухайн дууг арай өөрчлөөд нийтэд цацах. Эсвэл бол ямар нэгэн өгөгдлөөр дамжуулж тухайн дууг өөрчлөөд тэр одоо дуу нь одоо юу ч байж болно те шүлэгч байж болно зохиогчийн одоо зохиолч байж болно гэх мэтлэн. Хоёрдугаарт нь болохоор одоо ингэн одоо тэр өгөгдлийг одоо сургах одоо тэр AI-аа сургах явцдаа одоо Drake-ийн дуугч гэдэг ч юм уу те Tupac-ийн дуугч юм уу ингээ ашиглаад тэр дууг сургаад байна гэсэн үг. Эцэстээ юу болж хувирах вэ гэхээр хэрвээ та ямар нэгэн байдлаар ингээд prompt өгөөд энэ дууг зохиолгоё гэх юм бол нөгөө олон ингээд сургасан одоо дата мэдээллээсээ буюу тэр дуунуудаас аваад одоо арай өөр төрлийн дуу болгож гарч ирэх. Тэгэнгүүт энэ дээр ямар асуудал үүсэж байгаа вэ гэхээр оюуны өмчийн асуудал үүсэж байгаа. Уг нь бол ингээд сонсохоор өөр дуу. Гэхдээ одоо химнэл жанр ашигласан одоо тэр одоо нотууд нь тэр уран бүтээлчийн дуу болохоор асуудал үүсэж байгаа юм байна. Тэгээд энэ нэг талаас уран бүтээлчд нөгөө талаас химэл оюун ухааны зохион бүтээгчд ингээ хоорондоо тулалдаад байгаа асуудал гарч ирж байгаа юм байна. Аха. Эн чин тэгээд нөгөө ариун худал мөн үү гэдэг шиг. Эн чин тэгээд яг одоо хууль эрх зүйн орчин те хууль бус үйл явдал юм уу эсвэл биш юм уу ер нь яаж хараад байна хүмүүс? Энийг бас хууль зүйн ямж өөрөө хууль бус явдал үгүй юу гэдэг дээр бас маргалж байгаа. Бас маргалж байна. Гэтэ оюуны өмчтөр болвол ингээ оюуны өмчийн хуулийг барьж ялсан тохиолдолд бол гарч байгаа. Тэгээд яг хөө энэ чиглэл дээр бол хамгийн том энэ химэл оюун ухаанаар хөгжим бүтээх үйл явцад бол хамгийн том одоо гол төлөөлөгч нь бол Suno AI гээд 2023 онд байсан баха. 2023 онд бүтээгч одоо гарч ирсэн компани байгаа. Өөрөөр хэлэх юм бол та prompt өгөөд хүссэн дууга хүссэн аяа зохиох боломжтой. Эхлээд бол нэг 4 минутын дууг илүү зохиодог байсан болоод үргэлжлүүлээд тэр нь бүр ингээ бүтэн цомог гарах хэмжээний бүтэн ая одоо гарах хэмжээний. Тэгээд дээрэс нь та хэрвээ ингээ сэтгэл prompt дээр өгдлөө өгөөд биччих юм бол одоо ийм дуу зохиолмороо гэх юм бол бүр шүлэгтэйгээ одоо үгтэйгээ гарч ирж байгаа гэсэн. За тэгэхээр энийг бас зохицуулах шаардлагатай болсон. Одоо бол энэ юу нь бол шүүхийн энэ компани бол шүүхийн маргаан дээр зохиогчийн эрхийн зөрчил үүсгэж болзошгүй гэдгээр бол шүүхийн маргаан дээр явж байгаа юм билээ. Тэгээ яг шүүх энийг юугаар шийдвэрлээд байна гэхээр нөгөө зохиогч эрхийн тухай хууль оюуны өмчийн тухай хуулийг байр шийдвэрлэж байгаа болохоос биш яг нөгөө химэл оюун ухаанаар бүтээгдсэн үгүй юу гэдгийг энэ чиглэлийн хууль байхгүй учраас шийдвэрлэх процесс нь бол жоох удаж байгаа. Тэгээ ямар хэрэг гарсан бэ гэхээр ай бүтээхтэй яг саяны ярьсан хуулийн өмнө одоо миний сая өмнө ярьсанчлан нөгөө сургах процесстой артистуудын дууг ашиглаад байгаа учраас энэ нь зөрчил үүсгэж болзошгүй гэдэг нөхцлөөр бол шүүхийн маргаантай хэвээр байгаа юм билээ. Тэгээ ингээд бас судлаад үзэх юм бол яг хав маш олон кейсүүд гарч ирдэг юм байлаа л дээ. Артистуудын дууг ашиглаад байгаа. Тэгээ жишээлх юм бол химэл оюун ухаанаар ашигласан маш олон дуунууд байд юм билээ. Жишээлх юм бол Spotify дээр бүр 1 сая дагагч одоо тийм том хэмжээний одоо артист байдаг. Тэгээ энэ нь саяхан бас олон анхаарлыг татсан. Тэр нь болохоор химэл оюун ухаанаар дуугаа одоо зохиолгодог болж хувирсан. Энэ нь ч гэсэн бас шүүхийн маргаанд явж байгаа юм билээ. Бусад одоо амьд хөгжмийн хамтлагуудын аяыг ашиглаж химэл оюун ухаан руу оруулаад байна уу гэдэг дээр бас юутай маргаантай явж байгаа юм билээ. За тэгэхээр одоо энэ артистууд хөгжимчд ерөнхийдөө тэг яг юу хүсэж байгаа, яагаад шүүхтэй байгаа юм те. Тэгэхээр одоо яг өөрсдийнх нь ингээд дуу оюуны өмчийг ингээд ашиглаад
те ингээд бүтээлүүд ингээд гаргаад байна штэ маш одоо энгийн хувилбараар тий хурдан хувилбараар тэгэхээр энэ компаниуд одоо энэ өөр одоо хүмүүсийг үйл ажиллагаа ингээ бүрэн зогсоо гэж одоо хүсэж байгаа мó эсвэл иймэрхүү бүтээлүүд гарсан бол тэднээс ингээд ямар нэгэн байдлаар royalty буюу одоо надад хүртэх өгөөж өгөх ёстой гэж хараад байгаа мó ямар талаар ерөнхийдөө маргаан гарч байна. Тэрийг би жоохон өөрийнхөө бодлоор тайлбарлаж үзье. Яг хөө ингээ бүр том жийл тарах юм бол эн чинь хэмэл оюун ухааны хэрхэн одоо урлагийн салбарт ашиглах вэ гэдэг болж хувирна. Гэхдээ яг хөө ингээл урлагийн салбар хэр чинь маш entertainment салбар чинь маш том штэ дуу бүтээх үйл явц. Гэхдээ яг үндсэн одоо бүтээгдэхүүн product-ыг нь яах юм бэ? Буюу одоо жишээлх юм бол одоо хүний сонсдог үндсэн production дууг яах юм дуунд яаж ашиглах юм бэ гэдэг дээр л маргалтаад одоо их усүрэнд ингээ маргалтаад байгаа юм шиг байгаа. Гэтэ миний бодлоор байгаа зү бүр ингээ бодоод үзэх юм бол дуу чинь яах гэж бүтээдэг л хүний одоо дотор гарч байгаа эмоушнтэй сэтгэл мэдрэмжийг үгээрээ аязаараа химнэлээр ингээ гаргаж урлагийн бүтээл болгож байгаа. Тэгээд тэр мэдрэмжээ илэрхийлж гаргаж байгаа олонний хүртэл болгож байгаа хүнийг артист гэж нэрлэдэг байгаа. Тэгээ ингээд бүр ингээ бодоод үзэх юм бол дуу хөгжмийн үүслийг ингээд бас яриул ярих л ах л та. Яг үндсэн зорилго нь бол ингээд тэр байгаа даа штэ тий. Тэгэнгүүт яг энэ гол одоо их усүрийг бүтээхэд химэл оюун ухааныг ашиглана гэх юм бол наа гэж үндсэн зорилгоо алдах бах. Хэрвээ тэгэх юм бол би ч гэсэн ингээд те одоо ямар нэгэн урлагийн авьяасгүй эсвэл болвол те энэ чиглэлээр мэрэгшээгүй эсвэл бол мэдгүй anyways тэгээд зүгээр нэг prompt өгөөд дуу бичүүлнэ гэх юм бол хоорондоо гажих байх гэж хараад байна. Гэхдээ мэдээж бүр салбараар нь том аваад үзэх юм бол химэл оюун ухааныг мэдээж ашиглаж таарах байх. Тэгэхээр миний хариулт бол чамтай гэхдээ би яа тодорхой хэмжээнд бол яагаад санал нэг байна. Би одоо зүгээр гэртээ хараад те өнөөдөр хоёлын подкастыг дуусаа би гэртээ хараад нэг кноп дараад нэг дуу өөрөө бүтээгээд тэгээ тэр дуусан бүтээгээ зүгээр Spotify дээр тавиад тэгээ дахиад нэг кноп дарахаараа би дахиад нэг дуу бүтээ чинь 10 кноп дараад би нэг цомог гаргаж ирээд тийм гэсэн үг. Тэгээ ингээ сая үзэгчтэй болоод тэгээ би артист юм уу тий тэгэхээр бас айгу сонь бас тэгээ яг нөгөө талаас бол мэдээж дахиад өөртөө хамгаалах л та тий өөр хөгжүүлэлт хийж байгаа гэх тий энэ бол миний үнс тэгэхээр бас ирээдүйд энэ чиглэл юу болж болох нь вэ гэдгийг бас харжлаа хамшигтай. За хоёлаа тэгвэл хамгийн сүүлийнхаа сэдв рүү орё тий. Орё. Ер нь бол би нэг бас FT-гийн юун дээрээс харсан, нийтлэл дээрээс харсан. Ер нь ChatGPT-д баярлаа гэж хэлэх хэрэгтэй юм уу? Тэ. Энэ чиглэлээр та хэлэх юм бол Financial Times яг үнэ хоёлаа бараг нэг их сурвалж уншсан байна. Энд дээр бас тийм олон артикл гараагүй. Гэхдээ айгу тийм бас сонирхолтой сэдв гэсэн үднэс те бас хөнгөн сэдв гэдэг үднэс хоёлаа өнөөдөр ярих гэж бодсон. Тэгэхээр бас тий Scientific American гэдэг бас нэг сэтгүүл байгаа. Тэгээ тэр сэтгүүлийн дээр бас судалгаагаар нөгөө нэг профессор Ethan Mollick гэдэг хүн асуусан билээ хүмүүсээс. За ерөнхийдөө та ингээд нөгөө ChatGPT болон ингээд өөр одоо нөгөө системүүд дээр ингээд prompt ингээд тавихтаа баярлаа, thank you гэдэг ингээд тийм илдэг байдгүй гэсэн чинь айгүй өндөр хувь нь тийм ээ би илдэг байдаг гэж хариулсан билээ. Хэд өгөж бодож байна? За өндөр юм бол 40 50. Яг зөв. За 50%. За 50% тэгсэн байлээ. За тэгээд Financial Times FT-гийн артикл дээр бол ерөнхийдөө гол санаа нь бол та бол thank you одоо please гэдэг ерөнхийдөө илдэг байх хэрэгтэй гэсэн тийм санаа бол гаргасан байсан. Яагаад вэ гэхээр эн чинь эргээд одоо хүний ёс суртахуунтай холбож тайлбарласан юм шиг надад бол санагдсан. Тэгээд хэдийгээр одоо химэл оюун ухаан гэдэг чинь өөрөө химэл тий энэ бол зүгээр машин. Чи ингээ машин руу одоо өгөгдөл буюу prompt өгч чинь. Тэгтээ чи машинтай яаж одоо харилцсан тэр чинь ингээд эргээд чи бас яг жинхэнэ хүмүүстэй одоо яг бодит одоо орчинд ямар харилцааны соёлтой хандна гэдэгтэйгээ ерөнхийдөө холбогдолтой гэж харсан байгаа. Тийм учраас чи энэ машинтай ч гэсэн одоо илдэг байх хэрэгтэй гэсэн тийм санааг агуулсан байсан. Та өөрөө шууд ChatGPT-ээс гэж асууж үзсэн үү? Би ингэ чамд баярлалаа гэж хэлэх ёстой юу гэд. Асууж үзсэн. Тий. За юу гэж би өчигдөр асуусан. Хамгийн эхлээд би юу гэж асуусан бэ гэхээр за ChatGPT би ингэ чамтай илдэг байх ёстой юу? Thank you гэд хэлвэл чамд зүгээр үү гэд тэгсэн чинь хариулт нь юу байсан бэ гэхээр ер нь бол тийм зүгээр тэгтээ би бол нэг одоо чи одоо та надтай ингээд илдэг хандахгүй байлаа гэд би тэрийг бол ингээд хүн дээр хүлээж авахгүй ч юм уу те тэгтээ тэргөө би бол ингээд зүгээр машин тэгэхээр надад бол ерөнхийдөө хамаагүй гэсэн ихний хариулт өгсөн.
Тэнгуут нь би за ойлголоо. Тэгтээ би ингээд чамтай байнгын илдгээр ингээд харьцаад промпта дандаа ингээд асуултуудаа ингээд илдгээр чамд өгөөд байх юм бол одоо удаан хугацаанд ч юм уу те одоо гарч ирж байгаа чиний хариултууд илүү үр бүтээмжтэй, илүү чанартай байх боломжтой юу гэдэг асуултаар би асуусан байхгүй юу? Одоо функцийн хувьд те тэгсэн чинь боломжтой гэсэн. Тэр нь надад айгүй сонирхолтой санагдсан. Буюу Чи ChatGPT-д илүү илдгээр харьцах юм бол чамд илүү чанартай хариулт өгнө гэсэн. Тийм үү? Жохон тайлбарлах юм бол. Why? Яагаад? Яагаад вэ гэсэн чинь яагаад вэ гэсэн чинь вэ штэ хитэн байгаа те. Эхнийх нь болохоор зүгээр хүн төрөлхтөө өөрөө. Одоо чи ингээ ямар нэгэн асуултыг илдгээр асуух. Эсвэл одоо бүдүүлэг байдлаар асуух гэдэг чинь өөрөө тэр асуултын нөгөө нэг структурын хувьд арай өөр байдаг юм байна л да. Тэгэхээр за чи ямар нэг асуултыг за чи нэг сэдвийн талаар ингээд мэдмээр байна те. За би одоо чамраа илгээр асуух чинь. За болтгоо та одоо энэ сэдвийн талаар надаа ингээд айгүй гоё ойлгомжтой зэгцтэй одоо намайг нэг за 5 настай хүүхэд мэтэр ингээд гоё ойлгомжтой зэгцтэй ингээд тайлбарлаад өгөөч гэд энэ бол ингээд илгээр асуусан асуулт байна те. За одоо би чамраа бүдүүлгээр асуулт гэх юм бол за болтгоо тайлбарлал. Гэхэр чин энэ агуулгын хувьд угаасаа илтгэр асууна гэдэг чинь илүү бүтцтэй, илүү одоо структуртай хүн асууж байгаа учраас ChatGPT дараа нь тэр асуултыг хариулахад мэдээж илүү чанартай хариулна гэсэн ихний аргумент байсан нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор ChatGPT чинь өөрөө болохоор одоо нөгөө хоёр хүний ч гэдэг юу хүмүүсийн хоорондын ингээд харилцаан дээр одоо гарч байгаа тэр trillions of тэр датан дээр ингэж одоо өөрийгөө нөгөө нэг сургаж байгаа шүү дээ тий. Тэгээ тэр сургалтандаа яадаг вэ гэхээр нөгөө reinforcement learning гэдэг нэг тийм оноо өгöd яваад идэм байлээ. Тэгэхээр тэр оноонууд ингээд үзэл байсан чинь илүү одоо хоорондоо тийм илдэг байдлаар ярьсан тиймэрхүү харилцаанууд болохоор өндөр оноотой гараад исэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи ChatGPT-тэй илүү илдэг харьцуулах юм бол илүү чанартай өндөр оноотой хариултууд бас чамд буцаж ирж ирнэ гэж өөрөө бол хариулж ирлээ. Хоёрдугаар заяа. Гуравдугаарт буюу хамгийн сүүлд нь болохоор илдэг харьцнаа гэдэг чинь collaboration-ыг бий болгоно гэж байгаа. Тэгэхээр нэг хоорондоо одоо хамтын харилцаа, хамтын ажиллагаа тий. Хамтын ажиллагааны team одоо environment-ыг бий болгоно гэж байгаа байхгүй юу? Commanding буюу бүдүүлэг байдлаар чи харьцах юм бол тэрийг ингээд нөгөө command хийгээд байгаа байхгүй юу? Тэгэхээр хамтын ажиллагаатай одоо collaborative байдлаар чи асуултаа асуух юм бол илүү бас collaborative илүү одоо чанартай одоо хариултыг чамд илүү өгнө гэж бас хараад байгаа. Тэгэхээр энэ гурван шалтгаанаас болоод илдэг байсан зүгээр юм шүү гэсэн байлаа тий. Хэрвээ наа хариулт чинь ингээд дүнцэн хариулт болуулаа шүү дээ. Ингээд миний бодлоор надад жоохон ингээд эйжентиг одоо модельдээ бэлдэж байгаа юм шиг санагдчихээн л да. Ингээд бүр ингээд зүгээр ингээд томбоор нь төсөөлөд үзэх юм бол яагаад гэхээр ингээд ирээдүгөө төсөөлөх юм бол хэрвээ тэгж харьцах юм бол тэгнэ гэсэн кодыг авчих юм бол би одоо эйжентийн модельтэй яаж харьцна яг тэр шиг надтай харьцаад гарч ирэх хоёр мэдээллийн зураг бол шал өөр байх боломжтой юм шиг зүгээр санагдчихлаа л да. Юу болохыг одоо таашгүй те. Яг уу анх гарч ирэхдээ ингээл сэтгэл хөдлөлгөө ярьдаг ингээ байсан боловч яваанда те ингээл ээлдэг бүдүүлгээ ингээл одоо ингээл хүмүүний бүр ингээ дотор юу л мэдрэмжүү ороод эхэлж чинь те. Тэгж санагдаж байна зүгээр. Тэгээд тухайх юу монголоор ChatGPT-ээс хайдаг үлээ. Би монголоор нэг их хайдаггүй тий. Тэгээ бас надад зүгээр санагдчихсан юм байна шүү дээ тий. Монголоор би хайхтаа яаж хайдаг вүлээ гэж бас бодсон. За. Би монголоор баярлалаа гэж бол хизээч ChatGPT рүү бичиж байгаагүй. Тийм бах тий нэрээ. Please гэдгийг бичиж байгаагүй бас. Одоо гуй гэж монголоор бичихгүй шүү дээ. Тий шүү дээ. Яг зөв өгнөө тайлбарлаад өгөөч ч юм уу тий. Тэгэж бол бичижсэн санагдаж байна. Гэхдээ бас бодоод үзэнгүүт яг ер нь бол зүгээр л нэг ингээ ярианы хэллэгээр л бичдэг юм шиг санагдлаа. За одоо сүүлийн асуулт. Тэгээ хоёлаа сая ингээд нөгөө FT-ийн article based ярьлаа. Тэгвэл яг зүгээр техник талаас нь ингээ харах юм бол яг ингээд ингэж бичснээрээ юуг одоо хэмнэх боломжтой вэ те. Би буруу санааг бол нэг нийтлэл явж исэн. Энэ дээр болохоор баярлалаа гэж бичих юм бол хэрэг хэмжээний эрчим хүчийг зарцуулах вэ? Бичээг бол хэрэг хэмжээ хэмжиж болох вэ гэд тайлбарлаж ирсэн.
Тэр бас амар funny хэсэг бас тий. Sam Altman хийзэж хүлээ дээ саяхан үзэгч хэрэглэгчтэй хандаа тий. Та нар ингээд дандаа please thank you гэж ингээд амар илдэг байгаад нэ. Илдэг байх яг үндэ бол шаардлагагүй ингээд please thank you гэдэг ингээд нөгөө нэг бичээд ахаар чинь угаасаа нөгөө өгдөл нь prompt нь болоод дандаа урт болоод тэгээ урт болохоор тэр чинь нөгөө илүү их процесс их хэрэгтэй, илүү их нөгөө компьютер их хэрэгтэй. Тэгээ илүү тооцоол хийн гэдэг чинь өөрөө илүү одоо өртөгтэй. Тэгэхээр эн чинь сая долларын ингээ өртөгтэй илүү гараад тэгээ тэр нөө байгаль орчны болоо одоо санхүүгийн хувьд бас бид нарт амар зардалтай байгаа даа. Тэгэхээр хэрэглэгчтэйгээ хандаж хэлээд бити илдэг бай гэж зүгээр хашигсан байдлаар миний бодлоор хэлсэн баг гэж би бодсон. Тэгсэн чинь манай нөө хэрэглэгчдийнх нь өөрсдийнх нь реакц нь юу байсангаар бас амар funny те. Instagram одоо Twitter эднэр дээр юу гэсэн мэхээр тэгтээ тэргөө одоо ингээд ирээдүйд хиймэл оюухан чинь ингээд бидний эзэн болно те. Тэгэхээр одоо эзэн болохоос өмнө бид нэр амар гоё илдэг байсан баг зүгээр биш шүү гэ те. Тэгжсэн те. За тэгэхээр маш их баярлалаа. За өнөөдрийн подкастт ингээ хамт орсон талархаж байна. За тэгвэл ингээд өнөөдрийнхөө сэдвийг сэдвүүдийг өндөрлөө. Тэгээд дараа 7 хоног болц те. Манай сонсогчдод маань бас ингээд бид хоёрын мэдэн дээр нэмэх зүйлсүүд байвал бас бичээрэй. Ер нь бол ганц нэгээр бас бичдэг болсон байлээ. Харин те. Яа маш их баярлж байна. За окей ингээд басах. За окей. За бодохгүй болц. Окей.